40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж балга, 60 хүрээд жаргаж хүртэ. Сайн байцгаана үзэгчдээ. Үндэсний баялаг бол гэр бүлийн баялаг бол хүүхэд төслийн хүрээнд хийж байгаа архийг тойрсон асуудлын хүрээнд хийдэг цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр манай үзэгчид мэдж байгаа бах бид өмнөх нэвтрүүлгүүдээр үргэлж архины хамааралтай гэр бүлүүдийн талаар ярьж байлаа. Их гунигтай хэцүү түүхүүдийг ярьж байлаа. Гэхдээ өнөөдөр бид та бүхнийг баярлуулна. Өнөөдөр бид бол аз жаргалтай архины хамааралгүй гэр бүлүүд ямар их сайхан аз жаргал диваажинд очсон юм шиг амьдарч байгаа талаар бүгдээрээ ярилцгаая. За тэгэхээр мэдээж эерэг хүн жаргахын тулд аз жаргалд хүрэхийн тулд амьдрдаг. Энэ бол ойлгомжтой тийм ээ. Биднийг их сайхан эрүүл хүнсээр идээсэ гэсэнд нь бидний ээж эхийн хөвлөгөөс төрөнгөт бидэнд цагаан сүгөө хүлсэн, биднийг бүх тархлааг өгчээсэн. Энийг бас бид нар мэддэг. Мөн бид эрүүл сарвал ухаантай амьдралын эрч хүчтэй байхын тулд үргэлж мэдж сурах, бусдаас суралцах юм зорилготой амьдарч байгаагаа бас мэдж байгаа. Магадгүй бид бол төр зүрийн сургуулийг мэднэ, сургууль цэцэрлэг, ихтэй сургууль, үрдийн сургуулийг бид мэднэ. Аз жаргалын гэр бүлийн аз жаргалын их сургууль гэж нэрлэдэг тийм ээ. Энэ аз жаргалын их сургуулийг хорвоо ертөнцөөс явахдаа бид энэ сургуулийг төгснөө. Энэ амьдралдаа бид аз жаргалыг бүтээн босголцохын тулд хайртай хүнээ ирж хайж болдог. Тийм биз? Цор ганцаархнаа айл болоод аз жаргалд хүрсэн хүн их цөөхөн байдаг. Тийм учраас бид эсрэг хүүснийхээ хүнийг сонирхдог. Энэ бол шохоорхол, дурлал үүсэх нь цэцэрлэг, яйсэл, сургуулийн үеэс эхэлдэг гэж ингэж бараг хэлж болно. Тийм биз? Магадгүй хүүхэд эхийн хөвлөгөөс төрөөд 6 сартай байх үедээ өөрийнхөө дайсныг мэддэг, өөрийнхөө сайн найзыг мэддэг. Айлд гэрт хүн ороод ирэхээр гаднаас орж ирсэн хүнийг зарим нь харахаараа масаатал инээдэг, зарим нь харахаараа уйлж бухимдаж тийм ээ. Их буруу бодол бодсон, их муу энергитэй хүн орж ирж гэнэ гэж бидний үр хүүхдүүд мэддэг шүү дээ. Гагцгүй эцэг эхчүүд бид нар энийг хизээч ажиглаж байгаагүй, хизээч түүнд ач холбогдол өгч байгаагүй гэж ингэж хэлж болно. Тэгэхээр бид хайраас үссэн юм байна. Тэ бид хайраас үссэн юм байна. Тэ атмын бөмбөг дэлбэрснээс илүү их эрчим хүчийг хайр гэдэг харилцаа чинь үүсгдэг юм байна. Тийм биз? Энэ хорвоо ертөнцид атмын бөмбөгөөр хэдэн 100 мянган хүн амиа хороолсон байдаг, амиа хөнөөсөн байдгийг бид бол мэднэ. Тийм биз? Японы байдаг юм уу, Чернобылийн байдаг юм их атмын дэлбэрэлтүүдийг мэддэг шүү дээ. Тэгэхээр бид бол аз жаргалыг хүсдэг, бид бол хайраас үссэн. Тэгээ бид хайраас үсэхдээ 4 хайрын тухай зайлшгүй мэдэх шаардлагатай. Бид эцэг эхийн хайрыг хандлан авдаг нэгдүгээрт, хоёрдугаар бид үр хүүхдүүд ээж аваа хайрлах, үр хүүхдийн хайр гэдгийг бид суралцдаг. Магадгүй 2 нас, 3 настайгаас. Мөн бидний дүү гараад ирлээ. Тийм ээ, бидний дараа ээж маань ахаад хүүхэд төрүүлээд хайраасаа ингээд бидний дүү гаргаж ирлээ. Бидний өмнө ах тэгч байсан байж магадгүй. Тэгэх юм бол бид хуваалцах найз нөхдийн, ахын дүүсийн хайранд суралцдаг юм. Ийм учиртай. 4 дахь гол хайр нь болохоор эхнэр нөхрийн хайрыг бид 0-оос 20 хүртэлх наснда, магадгүй 25 хүртэлх наснда гэр бүлдээ байхдаа аав ээжээ ажиглаад миний аав ээжийг ингэж хайрладаг. Ээж маань аавыг хайрлах хариуг нь ингэж барьдаг. Тэ энэ хайрыг бод бид ирээдүйн эхнэр болохдоо, ирээдүйн нөхөр болохдоо бэлтгэж энэ хайрын харилцаанд суралцж яддаг юм байна. За тэгэхээр мэдээж хэрэг энэ их сайхан аз жаргалтай хайрын харилцааг төв болгосон ийм гэр бүлийн харилцаа руу гів гинтхэн магадгүй тамхи ихнээ ээлжин тийм ээ. Дараа нь арх, дараа нь хар тамхи. Ийм 3 тахал үргэлж орж ирэх ийм нөлөөлөл өндөр байдаг. Яг бол нийгэм өнөөдөр төдийлөн бодлогоо сайн барьж чадахгүй байна. Өнөөдөр байгууллагууд өнөөдөр мөн бас бодлогоо сайн барьж чадахгүй байна. Хүнээ хөгжүүлэх дээр бодлого барихгүй. Ганцхан бизнесийн мөнгөний үйл ажиллагааг яаж өсгөж үргэлжлүүлэх вэ гэдгийг бодох болохоос биш цаана хүний сэтгэл яавал тайван байна. Хүнийг яавал хөгжөөх вэ? Хүнийг яавал тайвшруулахар байна гэдэг бодлого өнөөдөр цэгцрээг байгаа. Тийм биз? Бүх энэ хорвоо ертөнцийн шинжлэх ухаанаас хүнийг судалдаг шинжлэх ухаан хоцрогдож явж байгаа. Бүх сансар окторгүйг бид судалсан, тийм ээ, эрдэс баялагийг бид судалсан, тийм ээ. Бүх антом маягаар хүний биеийг судалсан хэрнээ хүний сэтгэлийг бол судалж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ арх руу орох магадлал хаана яаж үүсэх вэ гэхээр манай залуу хосууд ялангуяа мэдэж аваасаа тий хайртай хүн гэрлүүгөө оройтж ирдэг ч юм уу, хайртай хүн нь хэвийн асуудлыг хэвийн биш болгож ярих ч юм уу, тийм ээ. Албаар өөрөөс нь зөрөөдөж байгаа юм шиг, гүжүүдлээдж байгаа юм шиг, өөрийнх нь шарыг маажаад, өөрийг басамжлаад, өөрийнх нь аав ээж ахын дүүсийг яриад гів гинтх ингээ гойчлоод ирэхлээр тэр тодорхой хэмжээгээр бас
цаана хор хэрэглээд хордож эхэлж байна гэж ингэж үздэг л дээ. Тэгэхээр ер нь эрүүл саруул ухаантай хүн мэс чанарыг дээдлсэн тийм ээ амьдралын гол зорилго утга учирыг тодорхойлчихсан хайртай хүн нь инээж ивэл чи аз жаргалтай. Чиний эргэн тойронд байгаа хайртай хүн уйлж ивэл, гомдож ивэл, уурлаж ивэл чи буруу байна. Энэ буруу асуудал юунаас үүдэлтэй билээ? Буруу асуудал архинаас. Магадгүй одоо өөрийнхөө одоо донтох ямар нэг юм донтох PC тоглодог залуу хсууд байна. Нөхөр нь өөртөө цаг зарвахгүй гэртээ ирсэн ч гэсэн одоо 5 цагаар 10 цагаар бүтэн 2 өдрөөр PC тоглоомоо тоглодог. Тэгээ над хайргүй тийм биз? Эсвэл ингээд гэрээсээ би гарахгүй л байгаа нэг их юм штэ гэсэн ийм одоо харьцаанууд хийж эхэлдэг л дээ. Тэгэхээр ямар нэгэн хоронд донтох ийм асуудлыг бол залуу бүсгүй шууд мэдэрнэ л дээ. Өөрийг хайхарч үзэхгүй болсон, өөрийнх нь өмсөж байгаа хувцсыг гоё байна, сайхан байна, үзэсгэлэнтэй байна гэж хэлж ярьж өгөө болсон тийм ээ. Гэв гинтхэн л одоо өөртөө байхдаа нэг янзаар харьцаад аав ээж нь ороод ирэхээр бас ондооноор харьцаад өөрийнхөө аав ээжийг орж ирэхээр бүр өөрөөр харьцаад байгаа юм харьцааг бүр нэгэн жигд хийж чадахгүй ондоо болж байгаа асуудал бол бас нэг анхан шатны хордлого авсан байна гэж ингэж үзэж болно. Тэгээ шалтак хайж байна л гэсэн үг. Хайрын харилцаанд сэтгэл хангалуун байгаа хүн бол тийм архинаас татгалзаж чадах чадвартай, дархлаатай. Хайрын харилцаанд сэтгэл дундуур байгаа хүссэн эмэгтэйтэйгээ гэрлээгүй, хүссэн үр хүүхэд нь өсөж тойронж хөгжлийг үзүүлээгүй, хүссэн хадам худуудтай таараагүй ч юм уу тийм ээ. Ийм байдалд хүн архилуу маш хурдан хазаах нөхцөл болдог. Тийм учраас өөрийнх нь хансан амьдралаар одоо хүссэн эхнэрээ өөрийн болгоод хүссэн ажиллаа хийгээд, хүссэн амжилтаа бүтээгээд, хүссэн одоо эд баялгаа аваад, хүссэн бүх зүйлдээ зориг тавиад нэг цаг минутыг ч илүү дутуу хоронд зориулах сөгөөгүй тийм хүмүүс байдаг. Амжилтыг маш хурдтайгаар өндөрт гаргаж ирдэг. Маш сайхан их нэртэйгээ хурдтайгаар нэгдэж чаддаг. Тэ? Нэгдсэн хайрын сэтгэлгээ архинаас дархлаажуулна. Нэгдэж чадаагүй тийм одоо өчүүхэн төдий харилцаа байх юм бол хүн архи руу хазаачих гэдэг. Энэ одоо шалтгаанууд олон л доо. Одоо олон одоо сая жива шалтгаанууд байдгийг. Ямар нэгэн байдлаар гэж чинь хайрын харилцаанд нь сэтгэл хангалуун биш л байна гэсэн үг. Сексийн бэлгийн амьдрал сэтгэл хангалуун биш байна. Гэр орны тогтчлтын цэвэрлэгээний асуудал дээр сэтгэл хангалуун биш байна. Хадам худын асуудал дээр сэтгэл хангалуун биш байна. Ямар нэгэн амьдралд тохиолдох их олон сая жива харилцаанууд дотроос хүн ямар нэгэн зүйл дээр л одоо сэтгэл нь жаахан гонсоосон ч юм уу. Эсвэл хүүхэд ахуй наснаас авсан одоо гэр бүлийн асуудал аав нарих удаг байсан асуудал дээр гунихарсан, ааваа өрөвдсөн, ээжээ өрөвдсөн ийм асуудал дээрээс хүн архи руу маш хурдан орох магадaltaй. Архийг уусан хүний хүүхэд хоёр янзаар төлддөг. За тэгэхээр найз нөхд нь хаяа хатраад гэж ярьдаг тийм ээ. Найз нөхд нь одоо жишээлбэл одоо миний нөхрийн найз намайг эргүүлдэг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо тэр бүсгүйгийн найз хүүхэн өөрийнх нь хүртэ асуудал үүсгэсэн байдаг юм уу. Ийм маш олон түүхүүд одоо энэ хүний амьдрал дээр байдаг. Тэгээ харьцуулт хийдэг. Тэгэхээр ер нь бол нэг найзтай байх хэрэггүй юм биш үү гэж. Найз нь одоо өөрийнх нь нөхөртөө суудсан тохиолдолд бүсгүйчүүд их бодно л доо. Тэгэхээр ийм байдал гарахгүй тулд найз дээр жоох учир дипломат тийм харилцаа байх ёстой. Тийм ээ. Найзаа сонгох ёстой. Найз хэрэггүй амьдралын зорилго нийлхэ болсон үед нь одоо харилцаагаа таслаад уучлаарай чивт хоёрын одоо амьдралыг үзэх үзэл ондоо учраас чиний сонирхол чөлөө цагаараа дэлгүүр хэсэх миний сонирхол чөлөө цагаараа мөнгөө цуглуулах манайх байртай болох ёстой. Тийм учраас найз нь чамтай цуг явж чадахгүй ч гэдэг юм уу тийм ээ. Шууд үннээ хэлээл өөрийнх нь одоо бие сэтгэлийг татаж авах хэрэгтэй. Нөхөртөөгөө найзлал та. Тэ их нэртэйгээ найзлал та. Чи найзгүй биш найзтай шүү дээ. Ганцхан тэр хамгийн түрүүлж хэлсэн ээж аавын үр хүүхдийн найз нөхдийн ахан дүүсийн хань ээждийн гэдэг энэ 4-5 хайрыг нэг дор амьдралын туршид үе үед нь тохируулаад ахуй амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг манай энэ бүсгүйчүүд эрэгтэйчүүд огт мэдэхгүй. Би найзгүй байж чадахгүй. Би найздаа өгөхгүй байж чадахгүй. Найз маань намайг шүн ирээд арх үе гэж ахт би уухгүй хайчих гэдэг ийм ярианууд их байдаг л да. Тэр шүн хурж ирээд айлын ариун нандин сөмрөө орж ирээд арх гэдэг хорийг уух гэж байгаа хүн чиний сайн найз мөн үү? Тэр муу найз. Тэр муу найз. Чиний амьдралыг сөнөхөр орж ирж байна. Тэр найз биш. Уучлаарай. Хатуу хэлж байгаа. Гэвч үнэ. За тэгэхээр манай Монголд одоо 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байгаа. Төрийн хувийн хвшлийн байгууллагууд ажиллаж байгаа. Тэгээ энэ байгууллагууд бол мэдээж баяр тэмдэглэн, төрсөн өдөр тэмдэглэн, одоо түүхт одоо юу л байдгийг тийм ээ. Одоо эзэн Чингис богдын одоо нас орсон өдрийг ч тэмдэглэж иж магадгүй бараг л тийм ээ. Миний ээжийн одоо тэрний тийм гэсэн бүрэн шалтак олж байгаад баярууд тэмдэглэж байгаа. Энэ тэмдэглэх баяр болгон архитаа явагдаж байгаа. Арх огт тавихгүй тэмдэглэл сурахын тулд бид яах ёстой вэ? Уралдаан зарлал та. Тэ? Ямар их завтай юм? Уралдаан зарлал. Өнөөдөр баяр тэмдэглэнэ. Өнөөдөр нэг хүн, хоёр хүний, гурван хүний ажил хийж чадах юм бол өнөөдөр шууд шагнал мөнгийг өгнө.
Тийм биз? Тэгээ ийм одоо хүмүүсийг маш их хөдөлмөрлөх, хөлс хүчээ урсгах, урсж байгаа тусал хөлс болгон чинь шагнал болж чам руу орж ирнэ гэдэг энэ зарчмыг аж ахуй нэгж байгууллагын дарга нар өөрсдөө хийхгүй, дарга нар нь уруу татж ярих уудаг байхгүй юу? Байгууллагын дарга нар архичид. Одоо архичин учраас баяраа тэмдэглэлтэй архитай тэмдэглэж байгаа. Магадгүй төрийн байгууллагын одоо яам тамгын газрын дарга нар архичин. Тэм учраас баяр тэмдэглэлтэй архиа тавьдаг. Тэнд архи уудгүй хүн зөндөө байгаа. Хүчээр ам руу амын гэж ангаалгаж агаад стаканаар нь архи хийдэг. Чи энэ хамт олон дотор бай. Чи ажил дээрээ тогтож үзье үлдээ гэж бодох юм бол энэ архийг л өө. Тэр хүн яах вэ? Ажил хийх сонирхолтой, хөлс хүч гаргах сонирхолтой. Өнөөдөр эд эрхт нь муу болсон, элэг ходоод нь муудсан ч гэсэн энэ хорийн уухаас гэж нүдэ айнаад. Ийм л одоо аялдан дагалдсан, ийм л бялдууч ийм харилцаа манай нийгэмд ноёлчоод байгаа. Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хүмүүс минь үгүй. Яах юм? Юунд тустай энэ тэр архи чинь? Энэ архи чи уужчаад би гэртээ 3 цаг хэрэлдэж штт. Би 30 минут энэ архи чи уун. Гэтэл би 3 цаг, 3 өдөр би хэрүүлгэн. Тийм биз? Энэ надад ашиг тусгүй. Тэгсэн дөрвөл чи надад мөнгө өгөх гээд байвал мөнгө өгчих би талах аваад гэртээ харъя. Хэдэн хүүхдэд ном аваад очие. Тийм биз? Хүүхдэд хөгжүүлэх. Надад мөнгө алга. Чи намайг юм хийгээд өгөөч гэсэн. Би хийгээд өгсөн чи надад архи өгөхийн оронд надад 5,000 төгрөг, 3,000 төгрөг өгч. Би тэргээр чи ээждээ сүү авчиж өгье. Энэ одоо зүйлийг хэвийн энгийн хүний одоо бодоод олчдаг ийм урд нь хэвийн байсан, энгийн байсан зүйл бол одоо их ичгэвтер хэцүү муухай гэж яригадаад байгаа л да. Одоо саяны миний ярьсан зүйл бол энэ бол гоё зүйл шүү дээ. Энэ сайхан зүйл шүү дээ. Энэ хүнийг зовоодгүй, ядраадгүй, энэ хүнийг одоо элэг зүрх бөөрийг өвтгдөггүй. Энэ баяр ёслолын бүх үйл ажиллагааг архигүй тэмдэглэе гэсэн уриалгыг манай ерөнхийлөгч элбэг дөрж гаргасан л да. Сүү тулгаж цагаан сараар баяр ёслолоор хоорондоо архи биш сүү тулгаж уяа гэд. Бид чинь сүүн цагаан одоо сэтгэлийг өөрчилсөн ийм сайхан сүүгээр одоо бэлгэдлийн энэ ёслолын ажиллагаа хийжээ гэсэн ийм санаачлаг гаргасан. Мөн хөрмийн ордноос гэрэлж байгаа хосуудад архи биш сүү өргөдөг болсон. Тэгээ энэ маш сайн. Энийг бол бүх албан газар аж ахуйн нэгж байгууллагууд бүх айлууд эрсэн зочтой архиар биш сүүгээр дайлдаг байгаасаа гэдэг. Ийм л одоо шинэ хэв соёлыг бид энэ шинэ мянганд энэ хэрэгжихгүй нь мэдэхгүй. Гэхдээ хэрв сонсоод ухаантай хүн өөрийнхөө амьдрал бүтээлчээр хэрэгжүүлвэл ганцхан тэр хүнд ашигтай. Надад биш. Зөвхөн тэр хүнд ашигтай. Тэгэхээр хайртай ханаа хүндэлж байна. Анхаарал халамж тавьж байна. Намаа гэсэн сэтгэл нь хөрөөгөө байна гэж ингэж мэдхийн тулд бүсгүйчүүд зөвхөн одоо гэрлэгч яхад залуучууд 50-100 удаа хайраа гэдэг л дээ. Нэг гэрт орж ирэхээр энэ үгээ хэлхээ болчдөг л доо. Тий. Би хэлдэг байхгүй юу? Нэг жил болоод хүмүүс өдөрт 50-100 удаа хэлдэг байсан бол сард нэг удаа хэлдэг болоод 5 жил, 10 жил, 20 жил болоход одоо жилд нэг удаа хэлээд ер нь хэлхээ болчдөг юм аа. Тэгээ энэ үгийн бүсгүйчүүд хүлээгээл хөөрхий сууж идэг юм аа гэж ингэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хайрлж гин гэдэг зүйлийг бүсгүйчүүд нөхөр нь хаалгаа тогшоод гэртээ орж ирж байна. Энэ хайртай гэсэн үг. Нөхөр нь ажиллаа тараад 5 төгрөгөө аваад одоо бүр ядарсан амтан гээд хаалгаа тогшоод гэрлүүгээ ингээд тогшоод орж ирж байна. Энэ хайртай байна гэсэн үг. Бити хардаач нөхрөө гаргасан тоолонд нь тэр чинь ажил хийж мөнгө олох хэрэгтэй. Гэтэл ажил хийхгүй 35 хүртэлх наснд хүн гэрээ засаж дуустдаг. Энэ цаг хугацаанд нь маш их хардаж гэрлүүгээ татдаг чангаадаг. Яах гэж гэрлүүгээ чангаах юм? Шөнө унтах гэж л орж ирэх ёстой. Гэр орон амар тайван аз жаргалтай байна гэдгийг ерөнхийдөө хяналт тавих зорилгоор ир хүн гэртээ орж ирэх ёстой. Энэ 35 хүртэлх наснд маш их баялагийг бүтээх, маш их ажлын амжилт, карьер хөөх бүх боломжуудыг их нөхөртөө тавьж өгч явах хэрэгтэй. Тэртээ тэргүүл 50 60 жилээр нэг гэрт хаашаач гарахгүй хоёрхан биенээ ширтээд суун штэ. Тэ? Чадaltaй үед нь ажил хийлгээд явуул л да. Ороод ирэхэд нь хайртай байна гэж мэдрэлтэй. Хийгээд өгсөн хоолыг чинь идэж гэнэ үү? Цэвэрлээд угаасан хувцсыг чинь өмсөж байна уу? Энэ хайртай гэсэн үг. Эрэгтэйчүүд бол хайртай биш яасан юм. Би гэртэл орж ийн. Хайртай биш яасан юм. Би гэрлүүгээл явж ийн штэ. Би тэр хүүхэндээ л очих гэж явж ийн штэ. Ганцхан тэр хүүхэн дээр очиход бүх зүйл сэтгэл ханамжгүй байдлаар загинсан, зандарсан, хараасан
ийм муухай үг намайг өгддөг. Би 1 очино, 2 очино, үнэхээр хайртай учраас 3 дахь удаа очино, 4 дахь удаага би хазаагаад наашаа гэж найр тавьсан хүүхэн дээр очтгоо гэж ингэж ярьдаг. Тэр бүсгүүчүүд нөхрөө хайртай гэдгийг яаж мэдэрх вэ? Чамайг тижээж ийн, хайртай гэдгийг яаж мэдэх вэ? Анхаарч ийн, халамж тавьж ийн, үхэн хүртэл нь хамаарч өгч ийн. Энэ хайртай гэсэн үг. Бүсгүүчүүдийн хайртай гэдэг үг бол өгөөд мартах, зориулаад мартах, туслаад мартах. Ямар хэцүү. Хүүхдийн төрүүлж өгөөд, нойргүй хоноод хүүхдээ хөхүүлээд, хүүхдийн сайхан хичээл сурлага бүх юмд нь жигд явуулаад, анхаарлыг өөр тийш нь сарниулахгүй, ажлыг гэрийнхэн хүүхдийн өсөж хүмүүжүүлэх орчинтой хослуулж чадж байгаа. Яг л усан дотор сэлж байгаа загас шиг бүх зүйлд хүрэлцэж чадаж бүгдийг хийж амжуулж чадж байгаа. Энэ хатан ухааныг эхнэр хүн нөхрөө хайрлаж байгаа. Та зүүрлдэг. Бид гэрийнхээ ажлыг хийж байгааг нөхөртэй хайртай. Бид хогоо шүрдэж байгааг нөхөртэй хайртай. Бид хоолоо хийж байгааг нөхөртэй хайртай гэдгийг илэрхийлж гин гэж үздэг. Тэрнээс зүгээр анх нөгөө танилцж байгаа хүмүүс шиг хайртай хайраа гэж хэлэхлээр хайр бүтчихдэг юм биш. Хайр чи хэцүү. Хайр чинь маш хэцүү. Залиасл байдаг. Үр хүүхдүүд бол бидний хайрын үр жимс. Тэд бол юунд их баярлах вэ гэхээр биднийг хамт тоглож авах, анхаарч авах, илгэндээ тэрвэх, том босон хойно одоо гарн дээр нь, хөлн дээр нь наалтах. Тийм ээ? Хүмүүс цаашаа эмээтэй очиж, цаашаа аавтай очиж гэж хөөдөг. Би чамайг хайрлахгүй гэсэн үг. Тийм учраас хүмүүс үр хүүхдээ өөрийнх нь биед одоо өөрийнх нь биеэс тасалж ингэж гаргасан гэдэг утгаар нэг 18 нас хүртэл нь өөрийнх нь биеинд хүрэж байгаа чи. Тэ? Тэрч өгөөч, илж өгөөч, ойлгож өгөөч, ярилцж өгөөч, хамт тоглож өгөөч, тийм ээ? Юм ярихаар нь тэрнийх нь хариуг барьж өгөөч, хүслийг биелүүлж өгөөч. Тэг магадгүй чи 70 80 хүрээд хүүхдээсээ ямар нэгэн зүйл хүсгэд хүүхд чинь чамд хүслийг чинь биелүүлэхгүй бол яана. Тиймээс миний хүүхэд надтай ингэж хандаасаа гэсэн хандлагыг одоо хийж үзүүлээч тээ гэдэг ийм зарчим явагдана л да. Тэгэхээр хүүхэд гэдэг бол одоо гайхалтай хурдтай хөгжиж байгаа. Асар өргөн багтаамжтай хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа хаарт тархин. Бүр минут секунд дойлоор хөгжиж идэг. Тэ 1 минут ч зүгээр суудаггүй бидний хүүхэд бол. Тэгэхээр энэ их хөгжиж байгаа цорын ганц бүтээл гэж ярьдаг. Хайрын бүтээл гэж ярьдаг. Энэ цорын ганц хайрын бүтээлийг бид зөв зам руу оруулах уу, буруу зам руу оруулах уу? Эцэг их шийднэ. Бид ойлгож өгье, тийм ээ? Өнөөдөр 5 нас хүртлэх хүүхэд бол аав ээжигээ энэ хорвоо ертөнцийн бурхан гэж боддгийг. Тэг дараа насанд хүрсээр ямар нэгэн зүйл бүтлгөө болоод ирэхээр ээжээ, ааваа гэж уулгаалтдаг. Тиймээс бурхан гэж бодсон учраас тэр тогтцсон учраас. Тэг бид хүүхдүүдээ яг бурхан шиг л байя л да. Бид заавал ганданд ороод амьгүй зүйлийг бурхан гэж үтээд байдаг болиё л доо. Бид үр хүүхдийнхаа бурхан, бид үр хүүхдийнхаа толино гэж бодъё л доо. Бид хүүхдтэйгээ ажиллагаа хий. Хүүхдээ толинд харуулад энэ хорвоо ертөнцийн хамгийн гайхалтай, хамгийн ухаантай, хамгийн эрэлхэг зоригтой, хамгийн их одоо гайхалтай хүн гэж хүүхдээ хэлүүлж сургая л да. Хүүхэд өөртөө ихтэй байг. Хүүхдийн одоо мэрэгжил сонголт 0-6 наснд явагддаг. Тэр үед эцэг их нь карманда хийж байгаа тоглоод гаднаас чирээд оруулж ирж байгаа хог новш гэж ярьдаг эцэг ихийн хувьд бол тэрийг бид нар ажиглаж үзье. Юу их цуглуулад байна? Юу их түүгээд байна? Тэр дотроос нь ирээдүйд архитектор болох гээд байна. Ирээдүйд гоё байшин барьдаг хүн болох гээд байна. Эн чинь ийм гоё цэргийн хүн болох гээд байгаа юм байна. Гоё жанжин хүний дайчдын зураг цуглуулад байна гэдэг юм. Ийм хогон дотроос хүүхдийн ирээдүйн мэрэгжил сонголт явагддаг учраас бид хүүхдээ нэлээд бие даасан өөрөөр нь хийдэг ийм байдалтай бай. Аав ээж хоёр нэгдсэн бодлого бариасаа. Тэгээ аав нэг үг хэлэхээр ээж нэг үг хэлдэг. Буруу. Наад чи аав чи буруу хэлж байна. Энэ бол туйлын буруу. Эцэг их хоёр нэгдэж хүүхдээ нэг зарчмаар өсгөх хэрэгтэй. Нэг бодлого барих хэрэгтэй. Тэгээ хүүхдээ хулгайч болох уу? Хүүхдээ худалч болох уу? Хүүхдээ одоо замбраагүй болох уу? Энэ бүх асуудал бол эцэг эхийн нэгдсэн бодлого байхгүйгаас явагддаг. Тийм учраас эцэг эхчүүд өөрсдөө яг үгээр биш. Үйл хөдөлгөөнөөр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг дээр нэг тогтож бодож үзээч гэж гомоор байна. Тэгэхээр эр хүн мэдээж хэрэг ханилж суусан бүсгүйгээ тэгээ бусдаас харамлна, тэгээ хамгаална, тижээн, тэтгэн, тиймээс бүх үүрэг эр хүний толгой дээр байгаа. Тиймээс тэгэхээр эр хүн одоо эхнэрээ магадгүй орой үдшээр эхнэр нь найз бүсгүйчүүдтэйгээ ангийнхаа хүүхдүүдтэй жаахан сууж байгаа дээр яг ихлээр үгүй гэдэг. Эр хүн үр дүн дээр төвлөрдөг учраас үгүй гэж байгаа. Юу ярьдгийг та нар? Ярьчаа дараа нь юу хийх вэ? Тийм ээ? Бааранд ямар хүмүүс ичих вэ? Ямар хүмүүс ичих вэ? Чи дараа нь айгуул найзуудтайгаа ярьж байгаа цамуураад ууж идээд тасарч унаад бөөлжөөд нэг залуутаа хэвтээд тэрвэрлдээд ингээ орж ирүүл яах вэ? Тийм биз? Эхнэрээ хамгаалж байгаа.
Энэ бол хамгаалалт мөн. Хардаад байна гэж заримдаа хардах асуудлыг их буруушаадаг л да. Эмэгтэйчүүд би хардуулмааргүй намайг их харддаг манай нөхөр гэж. Чамайг хайрласандаа л тэр шүү дээ. Чамайг хамгаалсандаа л тэр шүү дээ. Чамайг өөр хүнд хорлогдчихгүй байгаасаа шүн үдшиж явж байгаад хүн хоолойг нь боогод алчихгүй. Хүн хорлоод нааш чашин чангаагаад хүчинтчихгүй. Энэ байдлын төлөө одоо нөхөр хүн их нэртэй анхаарал тавьж байгаа. Ямар шивчгтэй вэ? Эхнэр авчаад эхнэр нь гэртээ ирж хондгоо айлын нөхөр бол ямар их гутамшигтай, гунигтай байх вэ? Ингээ боддоо. Тийм биз? Тэгээ эмэгтэйчүүд заримдаа эрэгтэй болж хувирчаад байгаа. Эрэгтэйчүүд заримдаа эмэгтэй болж хувирчаад байгаа. Ер нь эрэгтэй эмэгтэй хүүс солигдоод байгаа. Зарчмаа мэдхгүй учраас. Тэгээ энэ байдал дээр одоо өрхийн тэргүүн нөхөр хүн бол эхнэрээ хамгаалах, хайрлах, тийм ээ? Өөр одоо бүр муугаар ярихад нууц амрагтаа боллоо гэхэд өөрийнхөө үндсэн эхнэрийг бол хизээт өндөрт тавьдаг, хизээч хайрлж хамгаалдаг, хизээч тижээж тэтгэдэг, бүх асуудлыг дээш өндөрт байнга байлгаж яадаг. Урд нь одоо халамж үзүүлж исэн хэмжээг хэвийн хэмжээнд авч явдаг. Гэвч цаана одоо нэг үсгүй бас Монголын нийгэмд 50 хүртэлх эмэгтэйчүүд нөхөр байхгүй л байна л да. Нөхөр байхгүй байна, нөхөр олдохгүй байна. Ихэнхчлэн нөхөр үрчүүн насны эрэгтэйчүүд гадаад руу ажил хийх гэж явцсан байна. Тийм учраас хүний 2 дахь 3 дахь хийгээд явж байгаа учраас тэгээ энэ байдал дээр тэр хамгаалтын асуудал бол нэлээд очир дутагдaltaй байгаа. Тэ өөрийнхөө амьдралыг дархлаатай байлгаж хамгаалтанд байлгахгүй байна. Өөрийнхөө амьдралыг өвчин орж ирэх, гадны янз янзын хүмүүс орж ирэх байдал дээр эрэгтэйчүүд маш учир дутагдaltaй амьдарч байгаа. Энэ бол хариуцлагагүй, өөртөөгөө шудраг биш хандж байна. Энэ хөндлөнгөөс харахад гэр бүл судлаач хүмүүс ямар муухай нийгэмд хор цацж байна гэж хардаг ч гэсэн тэр хүн өөрийгөө хорлож байгаа ганцхан. Өөрийнхөө үр төлийг 200-300 жилээр хорлож байна гэж ингэж үздэг бид нар. Тэгээ энийг ухамсарлуулж ойлгуулах чиглэлээр чи хамгаалтай хий, эхнэрээ дархлаатай байлга, эхнэр хүүхдээ ямагт дээш нь өндөр төрөг, ямар ч үн цэнтэй тооц, өөрийнхөө бүтээсэн амьдралыг бити хөсөр хай, бити шинэ амьдрал руу ингэж сэгэлж гүгээдэ гэдэг ийм байдлыг бид нар ярьдаг. За тэгэхээр мэдээж хэрэг аз жаргалтай, амар тайван одоо бүх талын бүрэн ойлголцлыг гэр бүлийн аз жаргалыг бүрдүүлнэ гэдэг бол нэг цагийн, нэг өдрийн, нэг жилийн асуудал биш ээ. Энэ аз жаргалд хүргэх бүрэн ойлголцлыг төрүүлэх эмэгтэй хүний уян хатан ухаан гарч ирэх асуудал гэдэг бол үнэхээр олон 10 жилийн ажил мөн. Тийм хурдан хүн хийждэг бол бүх хүн аз жаргалд хүрсэн. Бүх хүүхдүүд аз жаргалтай Монгол орн энэ хөгжлийг 10 дахин өсгсөн хурдтайгаар хөгжүүлэх боломж болцоо нэгддэг. Тийм учраас эмэгтэй хүн өнөөдөр одоо аз жаргалд хүрэхийн тулд энэ эр нөхрөө яаж авч явах уу, яаж хандах уу гэдэг асуудалд маш нарийн суралцах хэрэгтэй. Эмэгтэй хайсайкийн эхнэрийн эзэгтэй эхнэр хүний хатан ухаан гэдэг бол их одоо агуу ухаан байдаг. Энэ өвөг дээдс маань олон зуун сая жил зүгээр одоо өөрийнхөө өдөр тутмын үйл амьдрал дээр хийж хэрэгжүүлж ирж байсан. Тэгээд энийг хэрв заяа бүр ингээд энийг тод томруунаар сурыг бол нөхрийнхээ ээжийг өөрийнхөө ээжээ гэж бодох тийм ээ. Ямар ч тохиолдолд хадам ээж нь загнасан гэсэн ээжээ мэдлээ ойлголоо, ээжээ би ахаад ихгүй гэдэг уушлахгүй чаддаг байх тийм ээ. Тэгээд бүх ах トゥ уг нь миний дүү гэж боддог, асарч хамгаалах чадал байвал хийж тусалж өгдөг тийм ээ. Ерөөсө нөхрийнхээ одоо чи шиврээ арилгаач гэж хашгирахын оронд шиврийг очиад угаагаад өгдөг ч юм уу тийм ээ. Ерөөс хоолыг хийгээд идээд сууж яхад нөөдөөс нь хард суугаад ямар хөөрхөн хамартай гэж санана, ямар хөөрхөн нүдтэй гэж санана. Үнэхээр үзэсгэлэнтэй төгөлдөр залуу шүүгээд өөдөөс нь нөхрөө магтаад өгдөг. Тийм ээ. Нохоо тоологч байгаа юм шиг шидчихэд тийш хараа явчихдаг шүү дээ бид нар ч. Тэгэхээр тэр байдлаас л эхлэн шүү дээ. Ер нь бол хайрын асуудал гэдэг энэ одоо аз жаргалд хүргэх энэ эхнэр хүний ноён нуруута хатан ухаан сурах гэдэг асуудал бол бүр ерөөсөө нэг бодоход хязгаарч бүтшгүй хэцүү асуудал, нөгөө бодоход бидний чадах хэрнээ хүсэж хийдэггүй асуудлуудыг ярьдаг. Тэгэхээр архинаас хамааралгүй гэр бүл гэдэг бол одоо энэ хорвоо ертөнцийн аз жаргал 9 хүсэл гэж байдаг бол түүний захаас нь атгаж авсан. Тэ архинаас огт хамааралгүй эрүүл ухаанаар ярьдаг. Эрүүл сав саруул ухаанаар үйлдэл хийдэг. Тэг байгаа бүх зүйлдээ сэтгэл ханамжтай. Тэр гэрт амьдарч яж магадгүй. Тэр хашаа байшинд байж магадгүй. Тэр бага орлоготой байж магадгүй. Гэвч яг л нэг хүн болцсон. Аз жаргал гэдэг нарийнхан жимээр 2 хүн байх юм бол очихгүй. Архинаас хамааралгүй болсон хүмүүс нэг хүн болцсон байдаг. Нэг зүйлийг бодно, нэг зүйлийг ярина, нэг зүйлийг хийнэ. Нэг зорилгын төлөө, нэг хүслийн төлөө, нэг хүслийн 2 тал. Тийм биз? Бүх зүйл нь ойлгомжтой. Хараад харцнаас нь биенийгээ уншиж чаддаг. Ямар ч нууц хаах зүйлгүй. Хүний нүдний далд, хүний нүдний ил хийдэг ажлаа бүгдийг хийдэг. Ийм одоо хиймэл дүр эсгсэн байдалгүй. Байгаагаараа бүх орчинд байгаагаараа байж чаддаг. Энэ айл өрхийг
архинаас хамааралгүй болчихсон гэр бүл гэж нэрлэдэг шүү. За тэгэхээр энэ архинаас хамааралгүй их олон мянган гэр бүлтэй би ярьж үзсэн. Тэгэхээр архинаас хамааралтай байж байгаа тэрний хор уршгийг амсаад үр хүүхдээ хөнөөгөөд ингээд эцсүүлд нь энэ архи гэдэг ундаанаас чигшээд ингээ архинаас хамааралгүй болсон их олон мянган хосууд тэнгэрлэг хайрын бүгээтэй хорвоо шилдэг тэргүүний гэсэн юм гэр бүлээр 1500 гаруй хосууд ерөөхдөө Монгол орны хэмжээ шалгарсан байгаа. Тэгэхээр бидний нүдэнд ажиглахдаггүй 13 хүүхд төрүүлсэн бүгдийн нэгтэй сургууль сургасан. Хүүхдүүд нь аавынхаа хажууд хизээч архи амдаа хийдэггүй бямба гэж энэ гайхалтай айлын жишээг би ярих дуртай. Тиймээс дарханд одоо 40 жил манаач хийсэн 20,000 төгрөгийн цалинтай 13 хүүхд төрүүлсэн. Хүүхдүүд нь бүгд ихтэй сургууль сурсан. Аавыгаа бурхан гэж шүтдэг. Ээжээ одоо энэ ногоон дарих, цагаан дарих гэж шүтдэг. Тиймээс аав ээж ажил хийхэд нь хүртэл эргэлт одоо эмнэлэгт байхад өвдөө твцсэн аав ээжийг хүртэл бид нар чи эргэж чаддаггүй шүү дээ заримдаа. Гэтэл ажилд явсан аавыгаа өдөр бүр ээлж дараалдаар очиж тийм ээ. Эдээний дээдж, ундааны дээдэг авчиж өгдөг. Таринд бат арх биш. Тиймээс үргэлж сайхан одоо тэжээллэг, чанарлаг, витаминлэг тийм аава их урт удаан наслаасаа гэдэг ийм хүслийн ундаануудыг авчиж өгдөг. Тий. Ийм сайхан одоо 3 үеийг хамарсан, ийм үргэлжилсэн, биеийн нэгэ дээдлсэн, хүндтгсэн айх зүйлтэй би тэгдэг байхгүй. Айх юмтай байх сайхан, итгэл үнэмшилтэй байх сайхан. Хайр сэтгэлийг хамтлан амсах сайхан гэж ингэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ хайр сэтгэлийг хамтлан амсах, итгэл үнэмшилтэй аав ээж нутаг уснаас айх, өвөг дээдсээс айх, ичих тийм ээ. Энэ бүх зүйлийг өөрийнхөө бие дээр үлгэр жишээгээр үзүүлж байгаа хүн л одоо энэ архинаас хамаарал болсон архийг хизээж өөрийнхөө ойр орчинд ойртуулж ирдэггүй. Ийм хүмүүс байдаг баха гэж. Бид бомбын 900-д амьдарч байгаа. Бид энергийн 900 гэж ярьдаг. Дотоод сэтгэл зүрхний 900 гэж ярьдаг. Өөрийнх сэтгэл дотор байгаа агуу дотроос алт гэдгийг сувдыг олоосоо шүрдээсээ түүнийг маш их гүн гүнзгий олборлож маш их гүн гүнзгий олон хүнд сайхан зүйлийг ярьж байгаасаа тийм одоо ухаарлын 900-д орж ирсэн гэдгээ бүгд мэдрээсэй гэж ингэж хүсэж байна. Манай Монголын одоо мянган гэр бүлүүд үнэхээр ухаантай, үнэхээр өөж сэтгэлтэй, гайхалтай хосууд их байгаа. Тийм учраас энэ амралтын өдөр та бүхэн эргэн тойрноо ажиглаад хүн гэж энэ хорвоо ертөнцид хайртай хүмүүстэйгээ эрүүл саруул ухаанаар, эрүүл үг яриагаар ярьж ямар сайхан аз жаргалын орчин бүрдүүлж чаддаг вэ гэдэг Диважинг өөрийнх нь амьдралаар үүсгэсэй гэсэн эрүүлэр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг жаргаая.